За бүгдээрээ сайн байцгаана уу. Бид найзуудын аялал эсвэл бүтэн тойрохоор гараад бараг 7-8 дахь хоног дээр явж байна. Тэгээд шаргын голын хөөнөөс өмнөх дугаар дээр дууснаар хоёр аялал маань хоёр хуваагдсан. За 3 машин цаашаа отрогаараа даваад ханхаараа тойроод явахаар болсон бол 4 машинтай найзууд нь буцаж цагаан нуураас уушаага улаан уул нэмжинлэм Баян зүрх гээд явахаар ийм маршрутаараа явж байна. За ер нь бол цагаан нуурсан бол Монгол улсын хамгийн хойно орчиж байгаа сум. За дээрэс нь Оросд аймгийн хамгийн хойно орчиж байгаа сум. За Улаанбаатар хотоос бол нэг 1048 км орчим, Мөрөнгөөс нь 279 км гээд заадаг юм байна лээ. За ер нь бол дийлэн хүмүүс одоо юу гэдгийг цагаан нуурсан хамгийн хойдолтой, Давхтын нотхорын хамгийн хойно байдаг, нэлээд батаа саад ихтэй, уул ой мод ихтэй гэж бас ойлгодог байсан. Би ч гэсэн нэгж ойлгож байсан. Айхтар их тоногтой байж явна. Эдэн бас машин техникийн тулах чадварыг шаардна гэж бодож ирсэн бол бас өөр юм байл шүү. Бас энэ чиглэл рүү явж байгаа хүмүүстэй бас дуулгахад. За энэ зам нь бол яг энэ одоо бидний явж байгаа зам буюу улаан уулаараа тайраад ирэхэд бол ер нь одоо бичлэгэнд харагдаж байгаа шиг юм сайхан шулуун замтай юм билий шүү. Энд бол туристтэй явчихна. Тийм болохоор энэ хэрэг баруун талаараа тойроо явахын замаар бол ямар ч үсттэйгээр явж болох юм билий шүү гэж бас хэлмээр юм билээ. За бидэд цагаан нуурсамаас улаан сум руугаа чиглэл явж байл Давхтын хотоор яг одоо явж байна. Үндсэндээ 2 Tacoma, 1 Discovery, Hilux 185 гэдэг дийлэ буцаж байгаа байдал харагдаж байна. За ер нь бол нэг бороо ус бүр их орсон бол энэ өлийн даваа гэдэг. Одоо бид өлийн даваа руу өсөж байна. Өлийн даваа гэдэг хэсэг жоохон шавартай юм байна лээ. Зөвхөн бусдаар бол тийм зөвхөн энгийн нэг бороо ус хэмээн бол жижиг машинтай ч цагаан нуур руу орчих болохоор юм байлээ шүү. Зам нь бол тийм ч ахтай баттай биш ээ. За энэ өлийн даваа бол юу юм бэлээ? Нилээн бас дарахад төмний шүтэн болдог. Одоо нөгөө Давхтын 13 овоо гэж овоотой. Ийм шүтэний хэсэг юм байлээ шүү. Тэгээд энэ шиг бас жоохон тэр дарахт төмний нөгөө утгнуудын бас хүндэлдэг, дээдэлдэг хэсгүүд нь бас нэлээд шиг байна. За энэ үлийн даваа өгсөж байхад бол энэ модог үртэй. За энэ дээр бол бас жоохон өвтэйхэн, жоохон толхоор, суухаар модог бас жоохон тааруулж байгаа гарч. Зарим суу ганц нэг тулаад гарчихсан. Энэ бол нэг цонхоо аялалд бол байдаг л нэг баттай. За энэ удаагийн аялалд бол ихэнх нь бол бас нутаг ус Монгол тухайн газар орныхын ястнуудын өв соёлтой холбоотой дуу бусад зарим нэг зүйлийг бас төвхөө оруулахыг бас зорилоо. Энэ яг бол миний бас бид нарын энэ удаа өнгөрсөн 2023 оны гэр бүлийн аялал, найзуудын аяллаа төгсгөлийн дугаар. За энэ төгсгөлийн дугаараараа бидэд буцаж салж баруун талаараа Баян зүрх сумаараа тойрж байгаа багийн 4 машинаар яваад Баян зүрхээс буцаж хатгал орж аяллахаа зарим тэндээс нэг үлдээсэн зүйл мөлий аваад тэгээд буцаж мөрөн рүүгээ явахаар явж байна. Замзуур бол яг энэ нуур ганц нэг юм усгалтай голууд бол байсан. Үерлээгүй бол хэрэг жижиг машинтай бол том тэрний харц үгдээ гарсан ч болохоор за өөрөөр ч гарах юм билээ.
За энэ давхтын 13 аваа гэдэг нөгөө шүтлэгчлэг хийдэг ийм 13 аваа байлээ. Энэ бол яг нөгөө бүр нэлийн эртний түүхтэй юм байлээ. Энэ 13 онод бүр анх бол яг ийм овооч нөгөө нутаг ус хил хязгаарыг бас заагладаг байсан. Тийм байдлаар бас үсэж исэн бол одоо бол энэ дахад төмнүүдийн снодын бас нөгөө бөөгийн зам үйлтэй холбоотой болохоор цаатан улс хэлбэрээр байгаа хийсэн газар байгаа. За бид явсаар байгаад Баянзүрх сум руу орж ирсэн. За Баянзүрх сум бол тэр хад асгад тэр гол усны үнэхээр гоё. Даалын тогтцол үнэхээр маш гоё багцтай. За хаашаа л харна модон дотор том овоо юм шиг том чулуунууд байна. Чулуунд бүгдээрээ агуутай, дотроо нүхтэй. За энэ бол нөгөө ушрын хүрхээ. Тэр улаан хоол суман дээр тэр нөгөө багын амаалтай газрын тэр юу гэдэг юм бэлээ. Музей тэр бол заавал үзэхэр ёстой юм байх шүү. Баян чиглэл рүү явж байгаа юм байна. За Баянзүрх суманд бид бас 2 хоног сайхан амарсан. Ийш бол үзэх харах юм бас юм байгалийн тогтцол үнэхээр өвөрмжлөн байлээ. За Баянзүрх сум чинь бол ер нь бол нэг хөрөнгөөсөө 127 км орчимд байдаг. Улаанбаатараас бол 700 орчим км-ийн зайд оршдог. 1931 онд байгуулагдсан сум гэж ярьдаг юм байна. Тэр Түрүүчийн Баян цагаан нуур сум чинь бол 1985 онд Өвчин дөмсөн бас тасалж сум болсон юм тий. За ийшээ бол нэг сумаасаа баруун чигтээ явхад дэлгэр мөрнөр хэсэг явж байна. За ингээд дэлгэр мөрний яг залгаа хэсэг дээр 1000 оны агуу хамаагүй тийм үү. Урагшаа хөвдөг гүүрээр урагшаас гараа явуучвал нэлээд олон баазуудтай ийшээ ирүүл өрнөд нэлээд жуулчны баазууд кемпүүдүүд нэлээд байдаг болохоор бас яг дан майхантай биш кемп бараад үжих хүмүүс бас боломжийн аялал болох юм байна. За энэ 1000 оны агуу гэдэг энэ дэшээ ямар ч жишээс нэсэн баг тийм бас санагдсан юм. 1000 оны баттгэл хэмжээний болохоор тэгсэн байлгүй. За тэр нөгөө бошлоо хавдны хэсэг гарч байна. Тэр голын хоёр сахаа хэсэг дээр энэ бас нэлээд тийм бүх домог ихтэй хад юм юм лээ. Тэр бошлоо хавдны домог нэлээд юм лээ. За энэ хэсгээр бол үзэх харах юм бас тэгээ амархад бас хэмжээ гоё байдаг. За нөхөд тийшээ бас гойны агуу гэдэг юм санагдаж байна. Харж үзлээ. Нэлээд огцом хад чулуу ихтэй нөгөө чулуунаас жоохон сул чулуу харих ихтэй доошоо бас нуур бодж өгөх юм шорттой бас багтахгүй зүгээр юм. Хатан чулуун дээр асгал гараа зүсчээр юм шүү. За ер нь хөвцөлтөөр ингээ явж байхад бол зуны сарууд чинь нэгэн голох юм байх шүү заяа. Хүмүүсээс буруу зөрүүл янзын бас юм яригдах юм, буруу бас юм төрөлөж гарах юм. За тэгээд ерөн зүгээр хоолоор ингээ явж байхад аяллаа бас багаа сонгож явах аяллаа бас тэр хамт явах хүмүүсээ бас жоохон таниж мэдж явж бас их зүгээр юм шиг энэ удаа санагдаж байна. Дээрээс ингээ ус тусдсан байх.
Тустай юм байна. Учир нь юу гэвэл зарим нэг юм хэтэрхий дэлгэцүүлж өндөрөөр ингэ ярьдаг. Айхтар сүртэй сүр барахтай ярьдаг. Уруу нэг байгаа зүйлийг байгаагаар ярьдаггүй. Тэгээд нэг ингэ явхад бас хэтэрхий нэг мөнгө талаас нь хардаг. Ийм хүмүүсээс бишгүй байх шүү. Айхийн бас багаа сонгоо явахдаа хамт явах юм сонгоо явахдаа бас одооштай л юм сайхан явж тассан найз нөхдөдөө нэг бас олуулаа биш явбод бас зүгээр л юм байна. Энэ зөвхөн бол харах юм гэдэг амархад бас таатай. Задаг гэсэн сумаас үзсэн хат мөнгөөс тэрнгээр гараад ингээд явхад бас биш явдаг. Энэ зөвхөн сум руугаа бол замдаа ямарч гол ус гарахгүй шүүжсэн байна. Жижиг дэрэгтэй явхад нэг асуудалгүйгээр хийчих боломжтой юм байна шүү. За бидний хувьд бол 4 машинаараа буцаад явсан. Бас цомхон гоё болсон. Санаа нэгдэг, нэгэ мэддэг хүмүүс нь та бас нийлээд явсан. Бас сайхан явсан байгаа. Ингээд дэлгэр мөрний хөө дагаад одоо бид нар буцаад бензэрсэн тал руугаа явж байгаа хэсэг нь. Ийшээ бол ер нь Монголын нөгөө занжээжээ гэж та төстэй нэрлэх юм уу да. Шовх хаттай ингээд юм бошлоо хат. Тэр нь өөрөө уулынхаа тэр голыг хөөгөр явахад маш гоё татцтай байгалаа. Ийшээ бол за хөвсгөлийн хамгийн баруун захын гал сумуудын нэг 10 хайдлаа байна да. Хайдлсээр бол орсон хэлж байгаа. Сумын байна. Эдээд бас тэгээд буцаад нөгөө хэдий хүртэргаараа давж чадаагүй ч гэсэн тийшээ буцаж байгаа ч гэсэн энэгээр явсан нь бас олон гоё зүйлийг үзсэн. Энэ хэсгээр бол машин дээр саакап бахаар явдлууд чиний баярын тэр чадлыг гараад хаад юм таахгүй да нэг юм жижиг хүн бол ус гарна. Тэгэхээр аян усыг гарахгүйгээр дээгүүр бас явждаг зам байдаг юм билээ. Саяны тэр юун дээр ирэхтэй. Тэр мөрнийхээ тэр гүүрний хэсэг дээр ирэхтэй дээгүүр бас ороод ирчдэг зам байдаг юм билээ. Энэ голын хөндөгөө бас ороод ирчдэг зам байдаг. Мэдээж үер устдаа ийшээгээ яваад ах шаардлага байхгүй. Дээгүүрээ явахтэй. Тэгээд үер устдаа хүмүүсээс боловсноос жоохон хол бууж бол хангаан гол үехээр маш хурдтай хүчтэй төвшөө ахиж явж ирдэг. Хамаал иргэнээр буучлаа гэхэд үеэрлэхэд бол хамаад ороод ирчих боломжтой болохоор жоохон хол бууж зүгээр юм болов гэж зүгээр хаа. Харин том чулуу бас ихтэй. За ийм газараар бид чинь аялын баг 9 10 дахь хоног өдөрөө энэгээр явж байгаа да. Тэгээ сүүлийнхээ дугаарыг ямар ч намжиж оруулах гад бас цаг заваа амжихгүй явсаар байгаа. Өнөөдөр сүүлийн хоол амшигтаа хийгээд явж байна. За бидэд эндээс чинь ер нь бол Баян зүрх сумаасаа гараад шууд давхсаар байгаа. Өдөртөө бид нар чинь юу ороод хатгал очихсан баха. Хатгал ороод тэнд бас нөгөө прогонд үлдээсэн байсан зүйлүүдээ буцаж очиж аваад зарим нэг ачаануудаа аваад тэгэл буцаж мөрөө явна да. Ийшээ бол ер нь бол жоохон нэг хугацаатай ирээд эсвэл бүр яг зорж ирээд нэг хэд хонцоход ер нь гэмгэн билээ. Гоё байгальтай газар. Хөсгөл ер нь бол тэгээд янз янзын байгаль оршдог.
За ер нь бол нөгөө дархтууд ихтэй болохоор дархтуудын энэ зан үйлийн хийдэг овоо тахилга ихтэй. За юугаар нь сумын төвүүд нь бол маш гоё тогтчлолтой. Сумын төвүүдийн тэр модон байшингууд нь бол маш гоё тогтчлоо. Ялангуяа энэ Баянзүрх сум бол тэр сумын сургуулийн байр энэ тэр нь маш гоё зэгцтэй харагдаж ирсэн. Нөгөө хөдөлмөрч одоо энд чинь ямар нүүрс тэр нөгөө парк энэ төр гэж байх юм шүү дээ. Их нь за нэг ютал бах уран зугтал бах. Тэгэхээр нөгөө их нь мод төлж ийсэн. Модоо маш их сайн бэлдээд хураацсан харагдаж байсан. За нэг юм анзаараад нэг сони юм хэлэхэд энэ хойшоо хөвслийн сумууд Google Map-аас харахаар одоо зөөлөн энийг алтарган энэ төр гэдэг юм сонин нэртэй. Тэгээ яг ирэхээр юугаар харахаар ингээд нэр нь зөрөөд идэг. Одоо Баянзүрх сумын чинь алтарган гэж тэмдэглэгдсэн байдаг л үү дээ. Тэгээд тэр зөөлөн гээл ихэд очихоор өрнчлөн байж идэг. Цагаан нуурч юу гэж үлээ та ингээд бас өөр байд юм байл шүү. Нэршлийн хувьд бол бас хариу өөр харагддаг. Бидний хувьд энд чинь 2 хоног сайхан амарч аваад шинэрэндээ бас ард зүрийн жижиг сажиг сервисүүдээ хийж аваад тэгэл явандаа эндээс тийшээ бол ер нь бол хэдий ингээд нөгөө бичлэг камер тол ингээд нэг харагдаж байгаа ч гэсэн яг нүдээр үзэх бол шал ондоо тэр байгалийн тогтоц энэ хаднууд бол өстой үнэхээр гайхалтай. Саяны тэр 1000 хоньны агуу гэж байгаа газар бол зүгээр нэг хэсэг л баг. Зүгээр хүн очиж болохоор ойрхон байгаа нэг хэсэг л баг. Тэрнээс биш уул руугаа харах болгонд л ерөөсөө тиймэрхүү агуу нүх энэ төр бол маш их харагдаж ийлээ. Болдог бол бүр яг ингээд дроноор бичлэг хийгээд бүгдийг нь харуулж чаддаг бол илүү гоё дүрсээс орох байхаа. Тэгэхээр энэ бол одоо зөвхөн урдаа тавьчихсан явж байгаа камерны бичлэгүүд л орж байгаа хэсэг. Тэгээд тэр өмнөх хэлснээр өсгөлэр заавал нэг тийм айхтар том машинтай бүтэн тоноглолжсэн оффроуд тоногтой байх энэ эдэн сумуудаар бол нэг шаардлагагүй санагдсан. Ямар ч дундаа бүрийн машин, кроссовер, за жижиг седан байсан ч гэсэн жолоочоос шалтгаална. Явчихаар л юм бэлээ. Тэгээд энэ талаараа бас ингээд яваа үзчихэд бол заавал өдрөг давдгүй маа гэхэд цагаан нуур сум руугаа тултлаа. Тэнгис шиг өртлөө ч юм ингээд дундаа бүрийн машин бол ямар ч машин явчихаар юм байлээ шүү. Ягаад гэвэл энийг бас илээд байгаа нь яг яваад ирсний дараа бас нөгөө найз нөхдүүд асууж исэн зүйл нь ийшээ яг зам нь ямар юм, шавар ус нь ямар юм, ямар машинтай бол болох юм, заавал оффроуд машин тоноглож явах уу гэд ингээд аюу олон зүйл асууж исэн болохоор бас тэрийг бас дадтгаж хэлж байгаа юм. Тэрнээс биш бол сайхан замтай юм билээ. Яг жоохон чулуутай газар бол зөндөл байлээ. За ингээд бид чинь Баянзүрх сумандаа нилээн удаан бичлэг хийгдсэн байна. Явж байгаа хэсэгний бичлэг. Сүүлийн дугаар болохоор ер нь бол дийлэнх бичлэгүүдээ бүгдийг оруулчихсан юм. Бас байгалыг бас ингээд энэ тэндээс нэг жоохон ороод байхаар биш. Үндсэндээ энэ сумын бичлэгүүд нь байгаль нь ер нь ямар шгүй харагддаг юм бэ гэдгийг бас жоохон дэлгэрэнгүй оруулаад явахыг зорилоо. За миний хувьд энэ жил буцаад энэ хөвсгөлийн мөрөн ороод мөрөнгөөс хойд хил дагуу завхан увс Баян-Улгийн ховд гэсэн маршрутаар явах гээд бас энэ жилийн хувьд 2024 оныхоо төлөвөө гаргаа явж байна. Яг энэ бичлэгээ бол одоо эвлүүлээд оруулах нь 2000 энэ жил гэж ярьж байгаа нь 2024 онд одоо эвлүүлээд сүүлийн хэсгээ оруулж байгаа болохоор тэгж байгаа. Яг явсан нь бол өнөөдөр 2023 онд явсан. За анандын машиндээс нэг загас дэгээ шидэж үзэхээр зогсож явах шиг байна.
За, Нямкагийн даг. Бид нэг жижиг кемпт буусан. Үнэн тэр ч гэсэн бас боломжийн хямдхан байсан. Хоногийн нэг кемпэнд 50,000 болов 80,000 ч үл их боломжийн. Гэтэ хоол унд энэ төр л өөрснөө хийгээд идчихнэ. Цаанаасаа бас хоол хийлгэж идчих болохоор байсан баг. Хөөрхөн модон бидний энэ ярьж занс нөгөө муурын байшин гээд. За энэ бол нөгөө баруун гартлын нэг туслах шин замаар яваад байгаа нөгөө урт камера гадна байршуулсан болохоор бас уртлын машины тоос орхоос сэргийлээд бас эмтлийн ажуудлын замаараа яваад байгаа юм. Тэрнээс биш ер нь бол нөгөө шин зам гаргаж явах бол их таатай биш. За ийшээ бол нэг тийм адал явдал бидэд нэг байгаагүй маш гоё ажуу тайван явсан. Тэгээд нөгөө хит олон машин явчихаар нэг газар зогсоод хөдлөх хооронд ч гэсэн маш их цаг зав ордог бол энд бол тийм юм байхгүй. Цөөхөл явсан. За бидэд чинь ер нь бол шууд баян зүрх сумаасаа гарч давхиал хатгал ороод ирсэн. За хатгал орж ирээд за энэ нөгөө тоосоор явдаг нөгөө зип кабел дээ. Энэгээр явж үзсэн бас энэ сонирхолтой юм байна. Энэ нөгөө хатгалаас гараад өсгөл нуураас их аваад усч байгаа эгийн голын яг нөгөө өргөн хэсгээр нь тавигдсан юм байлээ. За энэ бол нэлээд эд байлээ. Тэр бид эдний хэсгээр нь л хүүхдүүд бас сонирхож байсан. За яг ирэхэд бас Сүбатар онгоцны явах юм таарсан. За бид чинь хөвсгөлөөс хатгалаасаа гарч тэгээ оройн давсаар байгаа. Яг мөрөнгийн Улаанбаатар хот руу гардаг хэсгээр байрлсан. Энэ тэнхлэг гэдэг кемптер гэж болсон. Энэ л ястаа гоё кемп байсан. Хастаа хоолны сайтай. Үнж. За эндээсээ бид ч одоо ороохын аваа уулан бол өсгөлөөсөө гараад шууд Улаанбаатар руу дараа буцаж ирсэн боловч яаж байгаа юм бэ? Бүх компани алдарт гэж андыг сонссон. Арангаад явж ийн гэж. Арангаад явж одоо шууд ууя. Одоо уйлтай ирж. За шууд асар. Арангаа хүн яаж вэ? За манай уйдаг уяач ананд нэг GoPro-ны хэсэг тачнад ураад байгаа хэсгийг уяхаар бууж ирж байгаа юм. За ер нь бол энэ түрүү хэлсэн мэдээд шууд урагшаага тасмалаараа Улаанбаатар руу аялал төгсөхий гэж зорж төлөвлөж байсан боловч тэнхлэг амралтан дээр буучаад тэндээ ярьж хонох хоорондоо бас ер нь илүү ороохын даваагаар уушаад эрхийн цагаан нуураар тахаж болов архангаа орё гэдэг ийм бас нэг шот гараад тэгээ урагшаагаар давхицсан. За аялын сүүлийн өдөр Харангаа аймгийн тахаж болов Хонголог тамир жуулчны бааз дээр хоноглоод эндээс явж байна. За хоол янзын өглөөний цайтай, өглөөний цай өрөм молнал. За энэ яра. Ийм гоё. Газар байна тэгэхэд. Бидэд аялын сүүлийн өдөр одоо эндээс ингээд яг шууд хотрогоо гэр бүрлөөгөө явж байгаа. Танах ер нь нэг удаадаа хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ? 100. Тийм, гэр болохоор 85. Ер нь 85 100 хүн очиж байна. Зөв. Дандаа гэрүүд байшин хэдэ байгаа? Гэр байшин байгаа. За ингээд бид эдний аялал Арангаа аймгийн Тагарч чулууны хэсгээс Улаанбаатар зандаа нэг юун дээр буугаал Улаанбаатар ингээд төгсөж байгаамаа. Гаднаа террастай.
За ингээд хамт байсан та бүхэнд баярлалаа. 23 оны аялал энэхүү өндөрлөж байна.